Сайн байцгаана уу. За өмнөх дугаараараа Америк нэгдсэн улс руу нисж очиод хилийн шалганы шалгалтанд бүдрэн Америкийн хэлээр нэвтэрч орж чадалгүй бутсан жирэмсэн бүсгийн тухай оруулсан. Ямар шалтгаанаар яагаад хэлээр орж чадалгүй бутсан тухай үзэж амжаагүй хүмүүс байгаа бол манай өмнөх дугаарыг сонирхоорой. Манай сувг гадны улсын гайл шалганаар нэвтрэх үед гардаг асуудлуудаас цуурлаар сонирхуулж байгаа. Энэ удаа Австрали улсын Мельбурн хотын олон улсын онгоцны буудлын хил гайлын шалган дээр тохиолдсон 2 кейсийг бидэнд сургамжтай мэдүүштэй болов гэж орууллаа. Альва нэгэн гадаад улсад буумагц таныг найз нөхөд, амраг садан, бизнес түнш тухайн улсын зочломтгой зам таныг угтаж авдаггүй. Харин таныг хамгийн түрүүнд хил гайлын шалганы ажилтан офицерууд угтаж бичиг баримт ачаа тэшиг тань маш нарийн шалгадаг. Ялангуяа Австрали улс нь өөрөө бие даасан төв улс. Байгалийн болон амьтны бүлгийн өөрийн гэсэн өвөрмөц онцлог бүхий бүхэл бүтэн төв учраас хилээр нэвтэрч буй гар тэш ачаа бараг маш нарийн шалгадаг. Хилийн нэвтрэх цэгүүд дээр маш том Biosecurity and Border Controlтой энэ манайхаар одоо хилийн 20 цэрийн хяналтын албан маягийн байгууллага юм уу да. Австрали улс нь байгалийн болон амьтны гаралтай бүтээгдэхүүнд маш нарийн хяналт тавьдаг. За ер нь бол хувь хүний гар тэшиндээ авчирсан байгалийн амьтны гаралтай бүтээгдэхүүнийг бол шууд хурааж авч устган нэмээд дээр нь торгодог байгаа. Үүнээс гадна мэдээж бичиг баримт болон паспорт дээр дарагдсан визийг нарийн шалгаж шаардлагатай гэж үзсэн зорчигчоос нэмэлтээр байцаалт авдаг. За одоо Австралийн Мельбурн хотын олон улсын онгоцны буудлын шалган дээр тохиолдсон 2 кейс рүүгээ оръё. Энэ хорвот бүсгүй Австралид аялал жуулчлалын визээр ирээд 3 сар болсон бөгөөд хажуу Шинэ Зеланд улс руу очиод буцаж Австрали улсад ирэхэд нь хилийн шалганы ажилтан түүнийг саатуулжээ. За тэгэхээр та яагаад Австралид хэдхэн хоногийн дараа дахиад хүрээд ирвэ? Манай найзууд удахгүй Австралид ирэх гэж байгаа гэсэн учраас тэдэнтэй уулзах гэж буцаад ирсэн. Яг одоо танд 500 Австрали доллар л байгаа юм байна. Танд ямар нэгэн кредит карт байгаа юу? Байхгүй. Тэгэхээр танд тийм ч хангалттай мөнгө байхгүй юм байна. Та гарах зардлуудаа яаж зохицуулах гэж байна да? Би ээжигээ хангалттай мөнгө явуулаач гэд ярилцсан байгаа л та. Таныг Мельбурн хотын Chapel гудамжинд байдаг нэгэн газар ажилласан гэж бүртгэгдсэн байна. Энэ ямар учиртай юм бол? Тэр зүгээр л нээлттэй хийж байсан дэлгүүрт ганц 2 өдөр тусалсан юм аа. Тэр бол ажил байгаагүй. Нэг танил маань туслаад өгөөч гэсэн юм. Би энд ажил хийх гэж ирээгүй шүү дээ. Таны гар утсыг шалгахад анхаарал татах мессежүүд гарч ирээд байна л да. Жишээ нь надад мөнгө хэрэгтэй байна. Надад ажил хэрэгтэй байна. Ажил өгч, олж өгч туслаач. Танд ажил байхгүй биз? Танд ямар нэгэн тайлбар байна уу? Окей. Энэ бол Тэгэхээр та ажил хийх талаар бодож байсан байх нэ? Би эхэндээ ажил хийгэж бодсон ч эн чин хууль бос шүү дээ гэд байсан л тоо. Наад чинь зүгээр л тэрхэн зур бодогцсон бодлоо хүнээс асуусан юм. Тэгэхээр та ганцхан сарын өмнө ажил хийхээр бодож төлөвлөн хүнээс ажил асууж байсан юм байна. Яг одоо бол ажил хийх бодлого байгаа юм байна гэж таныг ойлголоо. Надад таныг үнэхээр аялал жуулчлалын зорилгоор ирсэн гэдэгт итгэхэд эргэлзээ төрөөд байна л да. Таны өгсөн мэдээллээс үндэслээд бид таныг хилээр нэвтрүүлэх, мөн цаашлаад виз цуцлах хэсэг талаар шийдвэр гаргах болно. За бид таны мэдээллийг нухацтай ярилцаад танд олгосон Австралийн визийг харамсалтай нь цуцлахаар боллоо. Таны виз цуцлагдсанаар та цагаачлалд хамрагдах эрхгүй мөн Яагаад ингэж байгаа юм бэ? Би яг яасан? Ойлгохгүй байна. Яагаад? та ажиллах зөвшөөрлгүй аялын визээр ирсэн хэдий ч ажил хөдөлмөр эрхэлсэн. Мөн зардлуудаа хариуцах хангалттай мөнгөгүй учраас. Та нар намайг яг ажил хийсэн гэдгийг яаж батлаад байгаа? Баримт чинь байна уу? Бид батлах албагүй бас баримт үзүүлэх ч албагүй. Одоо бид таныг нутаг буцаах онгоцны сул суудлах хайж олох хүртэл та эндээ төрүүлтэнэ. Үгүй одоо чи нэг надтай хамт миний түрээсийн байр руу очиод эд живсээ цүнхэж багсаж авах боломж олгооч дээ. Уучлаарай. Бид ингэх боломжгүй. Таныг эндээс гаргахгүй. Та найз нөхөдтэй хэлээд авчруулж болно. Энэ бүсгүй маргааш өдөр нь Хорват руу буцсан бөгөөд
Австрали улс руу 3 жил нэвтрэх эрхгүй болжээ. Дараагийнхаа кейс рүү оръё. За энэ хятад оюутан бол амралтаараа нутаг буцаад Австралид иргэн ирж байгаа зорчигч юм. Ачаа тээшийн рентген шалгалтаар түүний ачаанд хориотой зүйл байгаа гэж гайлийнханд ажиглагдсан байна. Сайн байна уу? Та энэ бүгэлсэн мэдүүлгээ бүрэн гүйцэд ойлгосон уу? Тийм ээ. Таны цүнхийг шалгах хэрэгтэй байна. Энэ нугасны махуудаа та үүнийг ахин унш та. Бүх төрлийн мах, галуу, загасны мах надад байхгүй гэж бөглсөн байна. Би сая л нугасны мах цүнхэндээ хийснээ саналаа л да. Танд нугасны махаа санах хангалттай хугацаа байсан. Та хууль бус зүйл хийх гэж оролдож байгаагаа ойлгож байна уу? Ингэснээрээ та $340 торгуулах болж байна да. Хэрв нугасны мах авч яваа бол энэ декларац дээр заавал бичиж тэмдэглээрэй гэж таны төрлөх хятад хэлээр хүртэл бичсэн байна шүү дээ. Эн чинь одоо тийм сүртэй юм гэж юу? Эн чинь ганц жижигхэн нугас шүү дээ. Би тантай нэг л ойлголцохгүй байна. Танай ахлагтай ч уулзъя да. Сайн байна уу та? Тэгэхээр та декларац мэдүүлэхдээ надад ямар ч махан бүтээгдэхүүн нугасны мах байхгүй гэдгээ мэдэгдэж түүнийгээ батлан гарын үсэг зурсан байна шүү дээ. Худал мэдүүлэг бөглөж хориотой бараа оруулж ирж байгаа учраас та $340 торгуул төлөх болно. Гүй харин би цүнхэнд маань нугасны мах байсныг мартчихжээ. Уучлаарай. Аялын туршид та өөрийнхөө цүнх ачаа тийшийг бүрэн хариуцах үүрэгтэй. Мартчихжээ гэдэг бол таныг уучлж өнгөрөх шалтгаан биш. Энд ямар ч ганц удаа анх удаа байхгүй. Тэгэхээр та торгуулаа төлж байж хэлээр нэвтрэх болно. За ингээд энэ хятад оюутан залуу хэнэггүй хайн ганцнаар $340 торгуул төлжээ. За тэгэхээр хол гадны улс руу зорж нисэхдээ хэлээр юу авч орж болох, юу авч орж болохгүй тухай мэдээлэл сайтай байхгүй бол эд зүйлсээ хураалгах, нэмээд торгуулах асуудалтай тулгардаг байна шүү. Ер нь манайхан энэ тал дээр жаахан дөрмийн бус тоглолт хийгээд байгаа анзаарэгддэг. Ганц нэг удаагийн тохиолдлоор хэлээр хориотой зүйл оруулж ирж чадсныгаа зүгээр л юм байна, болдог юм байна лээ штэ гэж бусаддаа буруу мэдээлэл түгээх, тэрийг сэргэлэн мундаг гэж эндүрэх, дахин давтан үйлдэх нь цаашдаа Монгол улсын маань нэр хүндэд нөлөөлөх, Монгол зорчигчид хууль дүрэн биелүүлдэггүй, бүдүүлэг гэсэн ойлголтыг гадны улсын хил гайлын шалганы ажилтнуудад төрүүлж, дүрм журмаа дагдаг бусад монголчуудаа ширэгдэл үзүүлэх гэх мэтээр асуудлуудыг ар араасаа цугуулах болно гэж харагдаж байна. Жишээ нь Америк нэгдсэн улсын Чикаго хотын Охайо олон улсын онгоцны буудлын гайлийн ажилтнууд монголчуудыг маш сайн мэддэг болсон байна лээ. Цаасан дээр мах гэж монголоор бичсэн, бүр мах гэдэг үгийг цээжилсэн, монголоор мах гэд цүнх тээш рүү заах жишээний. Бүр манайхны үйлдвэрийн савлгаатай талын монгол гэх мэт борцтой гоймтой хоолны бэлтцийг гайлийн ажилтнууд цүнхнээс гаргаж ирж задлаад доторх жоохон боодолтой борцыг нь сугалж авч хаяад гойминг нь эргүүлж өгч байна гэсэн шүү. Эцэст нь бүгдээрээ соёлтой харилцааж бай, соёлтой зорчигч бай гэж уриалж байна. Энэ удаагийн бичлэг маань таалагдсан бол лайк дарж шеэр хийгээрэй. Хэрвээ сувгийг маань дагаагүй бол яг одоо subscribe дараарай. Удахгүй дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.